Яагаад чамд аав ээж чинь ардын хувьцааг авч өгснийг чи мэдхүү? Ард санхүүгийн нэгдэл нь аавынх нь машиныг даатгахаас эхлээд зээл олгох, чамд хадгаламж нээх, компанийнхаа хувьцааг борлуулах, биткойн авах, зарах, хадгалах, аав ээжд нь зориулсан тэтгэврийн хуримтлалын үйлчилгээ үзүүлэх, шуудангаар гадаадд суугаа ах эгчд чинь илгээн жилгийх гээд бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг 13 компанитай байхгүй юу? Өнгөрсөн 13 жилийн хугацаанд ардын хувьцаа 30 мянга орчим хувиар өсч анхлан хөрөнгө оруулсан 5 сая төгрөг нь 1.5 тэрбум болсон юм. Бяцхан дүү минь, чи ардын хувьцаа эзэмшигч болох юм бол дээрх 13 компани эзэмшигчдийн нэг болж байгаа юм. Чиний компани цаашдаа банктай болох зорилготой. Бас чи том болоод өөрийнхөө банкны харилцагч нь болж банкаараа дамжуулж цалингаа авах, хамгийн бага хүнтэй зээл авч болох гэдэл бүхэл санхүүгийн үйлчилгээг өөрийнхөө компаниас авна гэд боддоо. Хэрвээ өнгөрсөн 13 жилийн хугацааны өсөлт чамайг 18 нас хүрэхэд давтагднаа гэж бодох юм бол өнөөдөр чамд зориулсан 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт 300 сая төгрөг болтлоо өсөх боломжтой. Том болсон үедээ энэ хөрөнгөөрөө чи ихтэй сургууль суралцах, мөрөөдлийн байшингаа бий болгох гэдэл амьдралд хөл тавихад хэрэгтэй бүхий л хэрэгцээгээ хангаж болно гэсэн үг. Гоё байгаа эцтэй. Хувьцаатай хүүхэд бүрийн төлөө ард санхүүгийн нэгдэл хүчтэй хамтдаа.